Зяасан байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Нээлт тараагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За одоо 25 он гараад те 4 сар болж байна. Энэ чинь оны ер нь 3-1 нэгэ болцсон ба штэ. За тэгвэл цааш энэ 3-2-т нь юу болох нь? Ер нь ойрын 6 сартаа яг юу болох нь вэ? Юунд анхаарах нь вэ те? Яг юу нэг аюул сайхан юм болох нь вэ гэдэг талаар хэвлээ ойрын 6 сард юу тохиолдох вэ гэдэг талаар ер нь харцгаая. За ингээд хөзөрт 3 хөзөр байна. Шүүлт одоо зоосны хатан хувь тавилангийн эргүүлэх гээд энэ 3 хөзрөөс аль нүдэн чинь тусч ийн аль ингээ өөр чи илүү гоё ингээд анхаарал хандуулж ийн тэрийн сонгоорой. За тэгээ юу вэ шүү? Энэ чинь 6 сар орчим болохоор юу болох вэ? Я юун дээр анхаарах вэ те? Бас яг юун дээр ингээ аюу сайхан зөвлөх тэр талаар ингээ үзэх байгаа. За тэгээ миний Монголын ард түмэн тэгээд бас ирээдүйдэр чинь ингээ орж байгаа учраас бас бодох юмаа бодно. Бас одоо мэдрэх юм мэдэрэй гэж бас зөвлөмөр байна. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань judgment period одоо шүүлт. Хөзрийг ажиглавал одоо тэнгэрийн элчтэй ингээд бүш ариун бэлбэр одоо бүрээ биш хүрээ үлээгээд одоо энэ цаана ингээ хүмүүс авсасаа сүнснэн босч ирсэн одоо ингээд шүүлтээ яхаа сууж штэ. Одоо зогсч байна. Одоо мэдээж чи өгсөн хүмүүс бас одоо хүүс шалгахгүй, нас хамаагүй, хүүс хамаарахгүй штэ. За энэ юм байт юм аа. Нэг талаас таны амьдрал өөрийн гэсэн явах замтай бай шүү. Нэгсэн нь та ийм байна. Хит одоо олон юмыг зэрэгцүүлэх. Эсвэл ер нь болохгүй байгаа зүйлсийг заавал болох гэдэг ялангуяа ойрын 6 сард хэрэггүй. Яг болж байгаа, смут болж байгаа тийм айтайхан зүйлсээ хий. Нэг юм багвар айтайхан болж байгаа төлөвл яагаад гэвэл энэ judgment бол одоо шүүлтийн одоо хөзрөөс гадна хувь тавилангийн хөзөр гэдэг юм аа. Хувь тавилан таныг яг нэг зүйлөөр чиглүүлээ явуулаад байна. Энэ нөхцөл хувь хүн өөр зүйл рүү орох гээд өөр юмуд тэмүүлээд ер нь нэг явдгүй. Яг нэг болно гэсэн юм уу хоёр болно гэсэн үг явд юм байгаа шүү. Тэгэхээр одоо эхний ээлжинд та болохгүй байгаа гэсэн зүйлрээ уул мянга ингээ гүрээгээд хүчлээд авах шаардлагагүй юм шүү гэдэг зүйл гарч ирж байгаа юм. За хоёрдугаарт энэ чинь таны амьдрал бас нэг цикл дуусаад ер нь нөгөө цикл бас нэг эхэлж байгаа шүү. Одоо өмнө нь бол ингээ аюу тийм өөр юугаар явдаг одоо өөр энергиээр өөр ингээ амжилтаар болдог байсан бол энэ удаа юу шүү. Одоо нэг талаас шинэ юм турш үзэхэд бол нэг одоо бас буруудах юм байхгүй. Гэхдээ шинэ юм туршлаа гэд бүгдийг турш үзэх гэсэн үг биш шүү. Туршаад удаа авсанд бас болохгүй юм байвал тэгэл болохгүй гэсэн үг. Болоод үрдэн гэж бол болж юм. Наадах үрсэх өргөжүүлэн заа юу. Тэрнээс тийм болохгүй байгаа. Энэ чинь юу штэ? Шинэ юмыг болж байгаа зүйлийг бол болж байгаа. Хэрвээ болохгүй байгаа зүйлийг одоо тийм найдвар, хост найдвар тэгээд төрүүлээд ингэ тэгээд явах шаардлага юм байхгүй шүү гэж гарчж байна. За хоёр дахь нь зоосны боол. За ийм нарлаг сайхан өдөр нэг нь ногоон хувцастай бас аюу ухаалаг баярын залуу одоо зоосыг харчихсан байж штэ. За энэ юм байт юм аа. Ер нь одоо санхүү яадаг гэдэг тал дээр таны их сайхан их гоё их болох юм байна. Та ер нь нэг юм санхүү одоо материалын тал дээр шинээр юм ихлүүлэх, аюу хөдөлгөөнтэй байх, олон юмыг амжуулахад та энэ ойрын 6 сард аюу үр дүнтэй үр бүтээлтэй байх юм байна. Гол зүйл гэвэл чинь залуу хүн. Юм жоохон эрсдэлтэй те. Та яг болж бүтнэ гэж бодсон зүйлсээ хийхэд их буруудах юм байхгүй. Ялангуяа санхүү зүйл тал дээрээ дээр нь хайрцагнаас та гадна сэтгэж байвал танд маш их энэ ойрын 6 сард их үр дүнтэй юмаа гэж гарч иж байна. Энэ чинь залуу хүн шүү дээ. Заавал тийм хөгшин хүний тийм хайрцагцсан одоо энэ буруу, энэ зөв заавал ийм байх хэрэгтэй гэсэн юм биш шүү гэж гарч иж байгаа юм. Ер нь альва энэ 6 сартаа бол танд их сайхан юм болно. Их гоё юм сайхан туршлагууд болоо гэж чинь залуу хүний уур хаан гэдэг шиг айгуу сайхан нээлттэй болон эергээр юмыг хараад угаас сайхан эргээр гоё юм болоод одоо яг
энийг зөв хувь тавилан гэдэг үзрийг аюул сайхан зөв ойлгож чадвал таны 6 сарын санхүүгийн төвшин бол их сайхан аюул тайхан болох юм. Гэхдээ нэг юм ойлго. Зоос гэдэг бол амьдралын удаан гэдэг хөзөр штэ. Одоо тарагийн 4 элементийн хамгийн удаан хөзөр. Тийм учраас бас таны бүх юм ингээд шууд пак гэдэг нэг юм болчихгүй. Зогсолтгүйгээр баг аюул сайхан одоо нэг алхам гişгээ, хоёр алхам гişгээ, гурван алхам гişгээр явна гэдэгтэй адилхан байгаа юм шүү гэж гарч иж байгаа юм аа. Дээр нь зоосны элч бол залуу хүн айгүй тийм шийдэмгий хүн нэгсэндээ амар туршлага сайтай бол биш. Гэхдээ айгүй их тийм одоо бадрангуу тийм айгүй сайхан менталити одоо сэтгэхүйн хувьд маш сайхан гоё байгаа учраас та бас яг тийм ер нь явахаар байна. Ерөнхийн нэг юм энерги авраа сайхан юмд хүрж байгаа. Одоо нэг тийм амар гоё бизнес аяа гэдэг чинь нэг юм тийм юм сонсон. Ингээд нэг ажлынхаа хийх явж чадвал их сайхан юм байна шүү гэж гарч иж байна. Тийм нөхцөлд одоо 3 дахь нь морин тэрэгтэн. Та амьдралын их зөв замаар явна. Ялангуяа ингэ явж яхад мэдээж одоо энэ хоёр одоо явахгүй чинь одоо 19 дээр бол туулсан байгаа. 10-ны үлдсэн нэг юм жижигхэн нэг юмнууд одоо туулна гэсэн үг байгаа юм. Спрингс чинь дамбуу нэг биш нэг хонойхоо бас юм асуугаа явуулдаг. Тэгээд асуултанд хариулахгүй барьж идэдэг. Асуултанд хариулчихгүй бол тэгээд тэр хүнийг явуулдаг ч юм уу те. Яг тэр шиг гэсэн үг. Таны амьдралд нэг юм жижиг юм юмнууд л орж ирнэ. Гэтэ нэг тийм амар юм байхгүй. 26 сард бол их айтайхан хартаа хувь тавилангийн зөв үзэр заосны бол эерэг одоо найдварын үзэр морин тэрэгтэн. За ер нь баг 10-аас нь болсон шүү гэдэг байхгүй юу? Чинь амжилтын үзэр ер нь бол таны ойрын 6 сар их амжилттай, гэрэл гэгээтэй те. Ер нь ямар туулаад эн чинь айхтар хараал ирэл юм тийм биш. Аюу сайхан юм зам туулсан, аюу айтайхан байх юм шүү гэдэг зүйл гарч иж байна. Энд чинь гэж аахгүй юу? Одоо өнгөрсөнд таны бас та ингээ сайн хүн байсан те. Тэрнийг ачаар бас одоо замаацаа явж исэн байна. Тэр зүйл чинь ирээдүйд таны сайхан замыг засаад зөв зам чинь туулалаа явуулж байгаа юм биш үү гэдэг зүйл гарч иж байгаа юм. Айхтар одоо юу гэдэг вүлээ шарваж юм тийм болохгүй зөв байх юм байна шүү гэдэг зүйлийг тэнд сануулж байна. Гэхдээ энэ гурыг ингээ нийлүүлээ хаар юм байгаа шүү. Шүүлт, зоосны боол, морин тэрэгтэн. Одоо чи ингэж гэх юм уу та? Бурханаас өөрчлөн ингээ ийм сайхан ивэл өгч जैन. Тийм учраас бас жоохон буян үйлдээд сайн юм хийгээд ялангуяа зоосны боол боёлон юу чин морин тэрэгтэн гэдэг хоёр үзэр бол аль нь ухаалаг үзэр, хашир байдлын үзэр. Ялангуяа танд бас жижиг сорилоо орж ирнэ. Энийг тань жоохоо тийм хүндэл санагдуулж оролдоно. Энэ дээр чинь зоос ч бол маш тайван байхгүй юу? Зоосны боол, зоосон төрлийн бол. Тийм болохоор та нэг тийм одоо надад юу ч наалтгаа байсан гэдэгт тавьсан явж байхад бол танд их сайн байна гэж гарч иж байна. За харин одоо гаргалгаа навьжсан хөсөрт рүүгээ орцгоё. Бом. Чиндэ. За judgment дээр 3 зоос. Хувь тавилан одоо энэ хартаа 3 зоосноор 3 одоо туулаа. Ингээ 3 зоос харсан байна шүү дээ. Энэ чинь нэг гэсэндээ танд хувь тавилан бас таны ер нь зөв хүмүүс үрж бас тэмүүлүүлээд байна. Энэ дээр бол яг явах гад ингэж байгаа боловч яг таны зөв явах, зөв амьдрал чинь бас ер нь та ганцаар юм дурхгүй шүү те. Танд ер нь ойрын 6 сартаа энэ бол 3 сартаа ч юм дотор ч юм уу. Айтайхан хүмүүс таны амьдрал руу явуулах юм байна. Ажил төрөл ч юм уу те. Эсвэл юм тал дээр найз нөхөд ажлын хамтрагч тэр тал дээр танд их айтайхан хүмүүс орж ирэх юм байна. Та тэднийг бас аягүй сайхан байж одоо хүмүүстэйгээ хамтраа зөв юм хийгээ те. Тхийн байна гэж нэг талаас гарч иж байна. Энэ чинь одоо нэг талаас 3 зоос хамтралын үзэр, нөгөө талаас прогресс буюу одоо үйл явц. Энэ хувь тавилан яадаг гэдэг юм таныг аягүй сайхан үйл явцтай, үйлдэлтэй одоо гараас юм гардаг ч үр дүн гардаг. Их сайн үр дүнгууд гарнаа. Мэдээж та ингэ сайхан буян үйлдэл зөв ингэ явж учраас гэж гарч иж байна. Нөгөө талаас
чинь харах өнцөг гэж юм байгаа штэ. Таны харах өнцөг хувь тавилангаас та одоо маш хөнгөн байх хэвээр гэж гарч ирж байгаа юм. Суурьндаа хөнгөн байх хэвээр. Энэ чинь 3 зочин бол одоо толгойн гурамчлал гэдэг шиг суурьны хөзөр байдаг байхгүй юу? Тэгэхээр суурьндаа би энийг ингэсэн хувь тавилантай би ингэ цуг алхаж байгаа учраас би бас айхтар хөдөлгөөнд ороод юм бол болохгүй. Тэгэхээр болж байгаа зүйлсээ би бол болох хэрэгтэй гэдэг дээр л тийм майндсет буюу одоо сэтгүүч нэм байх хэрэгтэй шүү гэж гарч иж байна. За гэж нар озор гарч иж байна. Заосны боол дээр та ер нь баг ийм сэтгүүтэл байх юм уу та? Нар озор гарчсан. Яагаад гэвэл таныг ингэ зөв явж байх хооронд энэ чинь нар озор чинь хоёр дахьтай. Нэгдүгürt энэ хардаа энэ их борон дундаас ингээд нар гарч ирээ те бүх гэрлийг ингээд сайхан харахад харагдулж штэ. За тэгэхэд энэ сайхан шоу одоо сарын цэцгийг ингээд зууч одоо барьчихсан одоо явж штэ. Одоо ч юу юмтэй одоо хөлөөрөө барина гэх одоо юу гэх юм. За мэдгүй. Нэг гэсэндээ нар бол бүх юмыг харуулж ирдэг зүгээр. Та ер нь амьдралаа том зургаар нь хараад үзээрэй. Нэг юу болохоор байна. Бас юмыг холоор нь хараарай. Одоо ингээд таны бодол одоо олон 5 байж болох зүйл байдаг гэж бодъё. Эндээстэй ингээд харахаар за энэ нь алстаа болно. Энэ бол болохгүй. Энийг ингээд энэ 6 сартаа ч юм уу те ингээд бол болох юм байна. За тэгэхээр нэгсэн таныг бүх юмаа сайхан цэгцлээрээ та тэгэхгүй бол одоо 5 юм зэрэгцүүлэн худлаа танаас үр дүн гарахгүй. Тэрний оронд 5-аар нь ингээд зэгстэй за энийг ингээд намраас энийг зунаас энийг яг одоо энэ хамгийн чухлаа гэв явчихвал танд хийхэд амраас гадна маш сайхан цэгцтэй байна шүү гэж гарч иж байна. За тэгээ ийм цэгцтэй байгаа нөхцөлд энэ сайхан шуу гэдэг шиг танд аюу сайхан аз хиймэр лундаа авчраад бас бурхан сахиусуудтай танд ивэлээ хайрлах юм байна гэдэг зүйл танд хэлж байна. За тэгэнгүүт одоо ингэж байгаа юм. Одоо чи үлээ та бас зүүн совтойгоо дотор хүүхэд чинь дотор зүүн совчин татж юу гэж хэлж чинь тэрийг сонсож үзээрэй. Логикоор болж байгаа хэрэг танд бас хийхэд мэдрэмжгүй энэ нэг явцгүйг нэг гэсэн зүйлс байгаа бол тэрийг битгий хий. Угаасаа худлаахгүй. Таны одоо чинь зүүн совин бас танд бас нэг тийм худлаа ярьдгүү. Одоо тийм учраас та зүүн совиндоо энэ нөхцөлд бол итгэж явсан нь маш зөв шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. Тэгээд нэгэд ингэж байгаагийнх ер нь айхтар бас нэг тийм яг хаширлах нь бол зөв. Гэхдээ хитрүүлж болохгүй шүү. Хитрүүл та нэг үйл гарахгүй шүү. Энэ чинь борон дундаас бас одоо болох үйц гэж бодсон учраас энэ дууд нисэж байгаа шүү дээ. Тэгэл болж байна. Уг нь чинь борон чинь ийм жиний шууд нисгэл аюултай шүү дээ. Гэтэл энэ чинь нар гарахыг мэдж байна те. Тэгэхээр болох үйц эрсдлийг бол танд нэг хүлээлт буруутгах юм байхгүй шүү гэдгийг танд сануулж байна. За харин морин тэрэгтний гаргалын өдөр 8 зоос. Энд чи одоо бараг л амжилттай тэмдэглээд байна энэ одоо туулаач нь. Яг тэр шиг таны амьдрал одоо айгүй сайхан юм ороход та одоо бүх юмаа одоо менеж буюу зохицуулж чаддаг байх ёстой шүү. Энд чи ингээм амжилт гэдэг юм сайхан орж ирнэ. Бас одоо амжилт нь ч орж ирнэ, алхан боовн ч орж ирнэ, алтан савн ч орж ирнэ те. Аль-алинд орж ирсэн гэхэд та бас одоо бүх юмыг зохицуулдаг тэнгэр шиг байх ёстой шүү. Тэгэхгүй бол нэг юм мяхтан ингээл нэг юм хагас угас шил юм барьчаал амар гоё байхад нэг юм шампансыг барьж яваал хямархаар нэг юм одоо хуруундаа тамхи завсарлаар нь одоо хавчуулаад юм юу байх вэ? Аль-алинд нь л нэг юм нэг юм айл барих хэрэгтэй байхгүй юу? Тийм тэрэн шиг та бас хит одоо юу байж болохгүй шүү, хямарч болохгүй шүү. Нэг юмдаа байгаа зүйлийг танд нэг талаас хэлж байна. Хамгийн гол нь чинь 8 зүйл юм бидэг шүү. Одоо суралцах хэрэгтэй байдгийг. Алтаанаас суралцах хэрэгтэй. За төгсөн гэж байхгүй. Би саалж байгаа. Энд чинь одоо л би ингээ видео хийгээд 10,000 subscribe дараад байгаа ч гэсэн бас л надад фейлдэх юм зөндөө байгаа. Одоо бас барьцуу тавруулах юм зөндөө байгаа. Тэгээд өнгөрч унаа тэгээд шаварштай утгаж байгаа ч бас зөндөө байгаа. Гэхдээ би энэ суралцж байгаа. Шавартай гуталтаа босоод ирэхдээ за бас ингэх дараагийнхудаа одоо халтдаг гутал өмсөх хэрэгтэй байна. Эсвэл бороо орж байгаад би одоо санаагаа гүйж
одоо ус яаж болохгүй юм байна те. Эсвэл дараагийн одоо 4 PV хуул би шаарддаг юм байна гэдэг ойлгож байгаа байхгүй. Яг тэртэй адилхан та бас одоо би ийм алдаа гарвал би ингэ гэдгийг ойлгох ёстой шүү гэдэг таны тэнд сануулж байна. За одоо харин нэгсэндээ тань нүдийг сайн сайхан юм бууж байна. Одоо дараагийн 6 сар танд Oracle зүйлсэнд юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За sensitivity. За энэ чи юу штэ? Мэдрэмж. За мэдрэмж бол зүүн совинтой холбоотой байдаг. Энэ чинь зүгээр нэг юм мэдрэмж урлагийн юм эсвэл зүгээр нэг биш байхгүй юу? Sensitive ч одоо зүүн совинтой холбоотой дотоод инстинкт буюу мэдрэмжтэй одоо холбоотой байхгүй юу? Тэгэхээр та ер нь ямарваа нэг зүйл дээр зүүн совингоо дагаж байсан бол дагах нь бол танд маш зөв юм аа гэдэг зүйлийг танд эхний ээлжинд бол хэлж байна. Хоёрдугаарт одоо тэгвэл ямарваа нэг ингээд гоё шийдвэр гаргахад та бас зоригтой байдал чинь таныг зүүн совингоо дагах. Энд чинь зүүн совингоо дагах гэж үргэлж нэг тийм айц зүйлсээр байна гэсэн үг биш үү? Болох үс зүйлсээр бол бас болох ёстой байхгүй юу? За харин хоёр дахь нь одоо тэгвэл таны зорилго за нэг тань би өмнө өсөж буян үлдэж чаарэ гэдэг. Гэхдээ та угаасаа нэг тийм одоо буйны үеийн өрөөр ирсэн хүн учраас одоо та ингээл хүнийг хайрладаг ч юм уу, амьтныг хайрладаг ч юм уу те хайж явах уул мууланд гараад хүн амьтыг ингээ гоё хайрлж одоо хоолдог ч юм уу. Тэгээ уус яг нь таны амьдралын зорилго юм байна. Тэгээ явж та угаасаа нэг тийм одоо зөв замаар явдаг юм байна гэж гарч ирж байна. Ийм нөхцөлд та битгий их юм бод зүгээр сайхан юм амьдралаасаа хандаа те хүмүүс туслагаараа туслаад бас гоё байдгаа байгаад давхар тэгээ явж байгаа чинь буйн чинь сайхан ороод ирнэ л гэсэн үг байна. За харин ойрын 6 сард юу гэж болохгүй вэ? За эхнийх нь 9 зоос. За 9 зоос бол айхтар хүүхэн байт юм аа. Одоо ингээ бүхэнд хүрсэн аюу сэргэлэн байр хүүхэн байдгийг. За яг үнэх та бол бүрэн потенциалд орох арай болоогүй байгаа. Хит бас зүүн совин яадаг ийдэх юмдаа болоод одоо тэгвэл хоосон юуж болохгүй шүү. Юмд найдаж болохгүй. Одоо энэ дэр чи ингэж байгаа шүү дээ. Бүх юм хашир бай, сур гэдэг байгаа. Гэхдээ одоо тэрнээс өмнө заавал нэг юм филтерч унж гөрөвсдүүлж одоо юм ойлгох нь юу байсан юм. Зүгээр сайхан ингэж болдгоо мэн гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэр чи заавал тийм хашир өнгөж хаширсан хэлт юм аа гэд одоо амар тийм эрсдлийг хэд гүнзэлж болохгүй шүү. Зүүн совингоос ордог юм чи өөр. Зүүн совин чинь бол эрсдэл байгааг мэдсээр бижиж одоо чинь зүүн совин болж байгаа гэдгийг орж байгаа юм. Гэтэл яг ийм тэнэг зориг бол зүгээр л шууд авъя гуснаа л гэдэгхгүй. Энэ бол яг тийм нөхцөлд танд арай болохгүй. Бас хит чинь юу штэ азан найдах юм байгаа. Зүүн совин гэдгээр өөр шүү. Азан найдаж бол болохгүй шүү гэдгийг танд бас аюу юугаар сануулж байна. Тэгээд та бас хит өөрөөртөө бардаад өөрөөртөө өнгөрчл болохгүй маш тийм даруухан байж таны усаац орж ирд юм байна гэж гарч иж байна. За дараачих нь 8 зоос. За энэ чинь юу гэвэл одоо хит бас удаан байж болохгүй. Ер нь бас хит айхтар хурдалж болохгүй, бас хит удаж болохгүй. Өөрийн гэсэн хурдаараа үр дүнг баг гаргаа явах хэрэгтэй. Үгүй бол та хит удажгаараа тийм лацганчтай байна. Лацган бол болохгүй, таны гараас юм гарахгүй. Уг нэг суурьтай хүн байна. Дааш тэгдэг жоохон лацгандах гэж байдаг ч юм уу те. Эсвэл одоо гаднаа юм хийгээд одоо чинь нэг манай юу гэдэг гэсэн юм. Нэг хуучин дарга гэдэг гэсэн юм. Пактл нь тэрийг нэг юм засна. Тэгээ аюу удаан. Тэгээ миний хүний бодлоор бол өөрөө өстө аж чадаад байгаа их гараас нь их юм гараад байгаа. Гэтэл яг үндэ мань хүн нэг юм бүтэн өдөржингөө л юм хийсээ халгаад тавьчихад байгаа байхгүй. Гэ засаад байгаа байхгүй. Чи ямар нэг үр дүн байдгийг. Зөөр фейлдэл яваад шин. Яг та бас тэр шиг жоох явах гэдэг шүү. Тэрийг бас юм алж чадаад гэж бодоод байна. Энэ бол үгүй. Танаас ямар үр дүн гарах вэ гэвэл ямар ч фейлгүй төгс юм гарах гэж та бас тэрийг бодох ёстой шүү гэдгийг танд хэлж сануулж байна. За ингээд эхний хөтөл манд дуслаа. Бичлэг манд таалагдсан бол лайк дараа шеэргээ сабскрайб дараарай. Мөн донешны хувьд маш их баярлах болно. Мөн гөлөөний утган дээр юу хийх хүсэж байна? Ямар хуу ингээд амьдрамар байна те? Яаж ингэ амьдрыг одоо зорж мөрөөж тэмүүлж байна? Тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан залбирлуултай манифест хийгээд ерөө төрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайнсганы хүсэн ерөө. Миний бороо бол өгн гоё явж байгаа. Нэг юм жоох амьдрал зэгсэндээ орчуул тэгэл одоо толгоо зэгсэндээ орчуул
бүх юм сайхан болох юм байна. За ингээд 2 дахь үзэрлүүгээ орцгоё. За одоо 2 дахь үзэр маань зоосны хатан. За ингээд одоо ийм сайхан уулын дунд те нухтай, ёстой, урмалтай, амтантай тийм сайхан орчинд шулуун сэтгэлээр нэгэн хатан зоосыг барьчихсан. Зоос яах вэ гэсэн тийм бодлогоширсан, тэгтээ санаа зовох биш. Зүгээр л бодлогоширсан байдалтай хараад одоо сууж байна шүү дээ. За энэ юу гэсэн үг вэ? Ер нь ойрын 6 сарын хугацаанд таны байх ёстой бүтээх ёстой дүр төрхөлийн зоосны хатан маш тайван, халамжтай, яг юу хийж байгааг мэддэг. Хэр бүр юм тийм хямардгүй. Та ер нь нэг ийм болж хувирах юм байна. Одоо нэгсэн таны хувьд левел их төвшин нэмэх зүйл чинь яг ийм байл руугаа бүр сайхан ингээ те болцсон байгаа хүмүүс байж болно шүү. Тэгвэл бүр сайхан тийм налайгаа гэсэн тийм тал руу орох юм байна. Хамгийн гол нь юу вэ? Зоос чинь бол тааруу зэрэг бол хамгийн удаан хүзэр. Тэгтээ маш тогтвортой хүзэр. Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас удаан хэрнээ айгүй гол тийм тогтвортой сайхан дээшлээд өснө мэгдээд бас таны хувийн сүнсний хөгжиж гисэн бас ингээд тогтвортой удаа багаар сайхан тогтворж явах юм байна гэдэг зүйл нэг талаас ингээд гарч ирж байна. Нөгөө талаас ерөнхийдөө та их сайхан буян үйлдэхээс гадна одоо хүн сайхан туслаа дэмжээ те ялангуяа санхүүдэл дээр бас за учиргүй тийм хэмтэн мөнгөөр ингэ цацаа юм биш шүү. Энэ чинь материаллык зүйлсийн хамгийн дээд нь оюуны материаллык зүйл байдаг юм. Яг тэрнтэй адилхан та бас хүмүүс сайхан айгүй сайхан тийм тайван зөвлөгөө айтайхан гэдэг юм өгөөд их сайхан шефүүгийн тал дүрдэл орж магадгүй. Нөгөө талаас өөртөө бас санхүү айгүй сайхан том төлөвлөгөө бүтээж гисэн тэрнийхээ дагуу яваад нэг хектар тийм санаа зовлог юм тийм айгүй айтайхан явах юм уу гэдэг зүйл нэг талаас бас ингэ гарч ирж байна. Нөгөө дээр нь чинь сонирхол ер нь сүүлийн дараагийн 6 сард тань таны амьдрал айгүй сонирхолтой хэрнээ бас нэг тийм баг зэргийн адармаатай зүйлс болно. Энд чинь одоо хардаа амар тийм санаа зовнцгийнэ зүгээр л одоо санаа зовноогүй зүгээр нэг юм бодоо байж штэ. Яг тэр хэмжээний. Одоо нэг юм өгөн сүлжээ бөглөө сууж байхад чи юу гэлээ яадаг л гэж боддог штэ. Яг тэр шиг нэгсэн таны амьдрал жоохон тийм маягийн сорилууд бол орж ирнэ. Гэхдээ нэг тийм айхтар таныг тийм янаглаа, зовоогоод ийм бол гайгүй байгаа юм шүү. Бити их юм бодоор. Зүгээр харин тийм сонирхолтой зүйлсүүд орж ирэх болно гэж нэг талаас гарч иж байна. За харин хоёр дахь нь 8 сава. За одоо нэг пуужинт юм шиг нэг 8 сава биш үү? Ийм гоё орчинд байгальтай. Одоо чинь юм байгаамаа. Нэгдүгээр та аяллаар явж магадгүй юм байна. Энэ чинь аяллаа хөтөр байдаг юм. Та ер нь их одоо суурьнд юу хийх мэдж байгаа. Нэгс энэ чинь бол таны дотор хүн баггүй юу? Суурьндаа тайв юу хийх мэдж байгаа. Гэхдээ гаднаа бол айгүй хөдөлгөөнтэй, гүйж хариасан, одоо цогцсон тийм одоо хөдөлгөөнгүй байсан бол тэгэл баг хөдөлгөөнд оролтой. Одоо турж мурдаг ч юм уу нэг тийм маягийн байх нэ. Энэ бол их сайн юм зүйлийг хөтөр. Одоо гадаад дотор ч юм уу аялдаг ч юм уу сүрхэнтэнтэй уусдаг ч юм уу те эсвэл ямар нэг одоо бизнесийн бүтдэг ч юм уу хүмүүстэй уусдаг ч юм яг тийм хөдөлгөөнтэй байх юм байна. Нэгт хоёрт одоо ерөнхий нэг юм энэ ч одоо хардаа өөрөх байж байгаа одоо болоод тийм тэнгэр нь ингээ сайхан цэлмэж штэ. Яг тэрнтэй адилхан таны одоо бас ойлгомжгүй байсан, ойлгохгүй байсан, яагаад гэвэл итгэхгүй байсан зүйлсүүд айгүй сайхан ингээд ойлгомжтой болж ирээд ойлгогдоод одоо буруу зүрх ойлголтод талигдаад айгүй сайхан ирнэ. Ийм эсвэл таны ойлгомжгүй бодлоод бүх хүчин зэгцэн дээр танд улам таны одоо сэтгхүүн чагтчин сайхан нэгдээд ирэх юм байна гэдэг зүйл нэг талаас ингээ гарч иж байгаа юм. Энэ бол дээр нь найдварын үзэр. Та ер нь одоо сараас наав гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан. Гэхдээ удаан ашиг шууд ингээл пак гэл ингээл авчих гэсэн үг биш. Айгүй сайхан төлөвлөн. Тэгэд яг эцсийн үр дүндээ бол цаацаа хүрч чадна. Бас тэрний хэлээ сайхан бас хөдөлмөрлөн жоохон ядарч магадгүй. Гэхдээ эцсийн үр дүндээ бол та айгүй сайхан хүрцэн байх юм байна. Яагаад вэ? Би яагаад ийм амартай хэлээд байна гэвэл одоо дараачийн үзэр нь хүсэлвэл гэдэг үзэр байдаг юм. 9 аяг бол тэгэл хүсэлвэл гэдэг үзэр байхгүй юу?
За гэхдээ энэ чинь 70 утгаараа бол одоо 50 утгаараа бол тийм. Гэхдээ том утгаараа бол одоо хардаа нэгэн залуу модон сандал дээр амар аз жаргалтай суучихсан. Одоо хойно нэг 9 аяга амар гоё тийм тавцсан дээр биш үү? Энэ нэгэсэнд ийм ахгүй юу? Аз жаргал. Энд ч одоо аюу сайхан биел аз жаргалтай байгаад шүү дээ. Ирэх 26-аас бол та бол аюу сайхан хямрал дундаатай аюу сайхан байх юм байна. Нэг хайхтар тийм бодоо зовоод хямраад явах юм л гайгүй. Яг мэдээж сорил бол орж ирж л таараа. Гэхдээ нэг тийм сууринч нөлөөлөх юм тийм бол гайгүй. Харин таны жоохон иж хартаа модон сандлаа байгааз амар гоё юм дэр ингэж байчаад өөрөө нэг цааны модон бандаа сандлаа зогоодсон жоохон сонирн байгааз нэгэсэнд хамгийн чухал нь таны хүссэн үр дүн гарна. Тэгэхэд та нэг үл ядардаг юм эсвэл тийм жоохон баг зэргийн одоо бодсноос өөр үйл гэдэг юм уу байх болно. Хамгийн гол нь танд энэ 6 сарын хугацаанд эго хэрэггүй. Энэ хүний хүсэл биелсэн байхад мэрэгэн модон сандлаа суух нэг тийм бодохгүй хэвээр бүр сайхан одоо хүрцэн шүү энэ модзаад нь яах вэ зүгээр би 9 сарыг авчихсан гэдэг. Яг тийм байгаа учраас таны амьдрал бол их сайхан гоё зүйл ингэ явах юм байна гэдэг зүйл гарч ирж байна. Одоо дээр нэг хардаа энэ 3 хүзрийн нийлүүлэлт харуул та хамгийн гол нь сүнсний хөгжил чинь аягүй сайхан явж байгаа учраас таны амьдрал их сайхан тал руугаа орж иж байгаа. Та тэрэн дээр нэг айхтар ингээ юм бодоод одоо таны үйл жоохон сэтгэл санаа унах гэж юм орж ирнэ. Ялангуяа энэ 6 сард бол харин түүмээ чи үл гай шүү. Би бол өстой бүр л тийм хиймэл өндөлөг те бараг л чонын шар хатгах төрсөн хүн шүү гэл зоригтой явж ахс таахгүй. За яа. За харин одоо гаргалгааны наривчсан хүсрэл рүүгээ одоо орцгоё. Чамайг би явсны дараа энд ч утахгүй хөтөд байна шүү. Чамайг би явсны дараа одоо юу гэсэн ч үгүй. За тэр чихөө. За гаргалгаа наривчсан дээр болохоор эхнийх нь 10 аяга. За хөдрийг ажиглавал одоо ийм олон юун дээр нэг одоо хэрвний гэрүүлэн шүү дээ. Сайхан модны мөчр дээр одоо та хөдөлгөөнд ороод бянга ингээ яваад яад гэдэг байсан ч гэсэн одоо юу гэдэг таны амьдрал нэг хайхтар тийм юм суурнаас нэг тийм холдохгүй та одоо өөрийнхөө тийм гэр яг одоо ямар байх орчинтэй тэрийг айгүй сайхан бүтээгээ явах болно. Энэ хугацаанд таны бол айгүй амьдралын хязгаарлалтай маш сайхан үе ирэх юм байна. Энэ чинь 9 аяга нь бол хүсэл биелэг, 10 аяга нь бол бүр олон яг өөр ч нэрээр тэр хүмүүсийн хүсэл биелээд яг нэг юм гоё happy ending-д орж байгаа юм баггүй юу? Олуулаа. Яг тийм нөхцөл та бас аягүй сайхан орох юм байна. Яг тийм нөхцөлд орохыг та бас одоо хичээх юм байна. Том зүрх харчлаа шүү дээ. За ингээ худал би дан гац би байтгаа бүр цаашаа бүрсээ янзын сайхан болчих юм гэдэг л орох юм гээд. Яг тийм нөхцөл рүү таны амьдрал таныг сайхан чиглүүлж байна. Энэ чинь зүгээр нэг юм чиглэл биш. Аюу гоо тийм үзэсгэлэнтэй утга учиртай амьдрал тавьж байгаа байхгүй юу? Сайхан буян үлдчихин хүмүүсийн тусын төлөө давхар та аюу сайхан санхүү болон те зүүн совин одоо сүнслэгийн орчин сайхан левел ихэ явчих юм байна. Энэ чинь наад жаргал үстэй. Яг л тийм зүйл рүү таныг сайхан явуулах юм байна. За харин 8 савааны гаргалгаа наривчсан болохоор одоо савааны доол. За чи одоо юу штэ? Юу гэдэг үлээ? Амьдрал таныг тэгт бас жоохон тийм жоохон өөрчлөх юм бол харуулна. Баг зэргийн чинь комфорт зоноос чинь нэг юм 5 дахь юм бүсэж жоохон гаргана, амбаардсан заримдаа одоо устай юу лээ нэг устай усан бассейн руу шидэн тэгээд эн чинь бол гэхдээ нэг тийм живүүлчээр усан бассейн биш байхгүй 3 м 5 м аймаа юу байдаг штэ. Тийм биш зүгээр нэг юм метр ч юм уу метр 50 ч юм уу юм шидэн. Эндээс та бол нэг тийм зовлон үсрээс урчих байхгүй юу? Яг тэр шиг юмнууд таныг амьдрал руу чиглүүлэх болно. Та тэрэн дээрээ маш сайхан ажралтай эн чинь нэг тийм хамаг амтны тус энэ төлөө таны төлөө явж байгаа зүйл гэдгийг ойлгоод сайхан хөдөлж өрөө. Бүх юм сайхан зүг рүү явж байгаа шүү гэдэг зүйлийг тэнд сануулж явж байгаа юм аа. Тэгээ эн чинь юм байгаа байхгүй юу? Одоо за хөдөлгөөнд ингээд ордсон байж яг хаашаа хөдөлгөнтэй та бас бодох хэрэгтэй байхгүй юу? Төлөвлөх хэрэгтэй байхгүй юу?
Миний амьдрал чи одоо ингээ юу явж байгаа юм. Тэгэнгүүт яг наривчлалны юу байх юм? Одоо би зарим хүмүүс ингээ хэлдэггүй. Хайр гоё. Тэгвэл яаж хайрлах юм? Эцэн халамж гоё. Яаж халамжлах юм? Тэ? Одоо чинь эмэгтэйчүүд бол тэгэл гэр орон сайхан цэвэрхэн хоол мол хийждэг гэсэн үг л ийм тийм байвал айгүй сайхан юу үстэй. Одоо хайр халамж үстэй. Яг тэр шиг тийм нарийн нягт танд байх ёстой юм шүү гэдэг зүйлийг хэлж сануулж байна. За харин 3 дахь нь 8 аяга. За 8 аяны дараач бол 9 аяга. Тэгвэл энэ юм аахгүй. Ардаа одоо 8 аяга орчихсон нэг хэрэм ингээд одоо цаашаа явна гэж байж штэ. Голын эргээд сар гарчихсан. За найдвар тэйдгийн бэжээ гэж бодъё. Энэ аяга хөзрүүдийг сонирхолтой хөзрүүд юм аа. Одоо таныг жоохон мэдрэмжээр чинь юу яана? Жоохон синхруулахнууд орж ирнэ. Ер нь нэг юм нэг юм нэг тухайн үед азгүй ер нь яг үндэ тийм аяга алцтай байдаг штэ. Одоо юу гэдэг чи юу гэдүүлээ сургуулиас болчиход байгаагүй. Тэгсэн ер нь яг үндэ тухайн үед амар тийм азтай явдал болдог ч юм уу. Одоо за нэгс нь тэг тийм үйл явдал танд болох болно. Одоо таны энэ аз юм яадаг гэдэг юм чинь үргэлжлэх тийм таныг ингээ сайхан ивэсэн юм биш. Яг тэгээд нэг амбаардаад хүн ундын баз гэтэл яг дээгүүр найврын болдог ч юм уу гэдэг шиг таны амьдралыг жоохон тийм жижигхэн фейл хэрнээ яг үндэ маш том юмнаас авардаг ч юм уу. Тийм зүйл болно. Эсвэл тийм жижигхэн фейлүүс хэрнээ яг үндэ маш том ингээ аз руу эргүүлсэн ч юм уу. Тийм зүйл болох учраас та заавал тийм амьдрах хэцүү юм ч юм уу. Фейл мэдэд тийм болвол хэд өөрөө тийм битээ гутраарай. Мэдээ жоохон тийм гутрамаар санагдах юм бол болох магадлал өндөр байгаа шүү гэдгийг танд хэлж байгаа юм аа. Эндээс нэг юм байна. Таныг ингээд ийм хэцүү нөхцөлд байлгаад байхад та нөөцөж тэнгэр шиг уул шиг байх ёстой шүү. Эцэн та суурандаа сайн байхгүй юу? Суурандаа маш хүчтэй юм учраас заавал тийм хоёроо жижигсэж нэг тийм юмд нэг тийм онж болохгүй шүү гэдгийг танд нэг талаас бас сануулж байгаа юм аа. За харин одоо танд ойрын 6 сард одоо Oracle үзрээс юу зүйлсэн байна? Харцгаая. За итгэл та ер нь зөв совинтой аюултай холбогдох хэрэгтэй байна. Ялангуяа тэр нь зүүдэр ч юм уу эсвэл дохиогоор. Ийм арга гэдэгхгүй юу? Одоо би юм хийж байгаа зөв буруу те. Тэрийг та надад зүүдэр итгэж өгөөч гэж сайн залбирчдгийг. Эсвэл энэ одоо хийж байгаа зөв үгүй юу? Надад дохиогооч гэдэг. Тэгэнгүүт одоо тоон дохиогдох ч юм уу эсвэл дээш нь шоу мөн эсчих ч юм уу те. Одоо чинь би азтай одтой сайхан явж байгааг бидээш харахад миний дээр шаасгаж мөн хэрэг төсөлөхгүй юу. Харин би ингээд аюугаа азгүй юм би өөрийгөө аврагчгүй гэж бодохоор миний дээр хэрэг гуайгалдаг. Яг тэр шиг та нар бас нэг тийм өөрийн гэсэн одоо бас адилхан зүүн сүм яттай хүмүүс байна. Одоо мэдрэмжээрээ яг шууд хэрэг шаасгаад дуудах нь хайшийн. Гэтэ ер нь нэг мэдрэмжээр юм гэж болт юм байгаа шүү. Танд та бүхэнд сануулж байна. За харин дараачихан эргчлөө. За эхний өдөр бол амар тийм хөвд хөлөн гарчсан байдаг юм. Хоёр дахь өдөр бол нэг тийм айхтар юм гайгүй. Яг сорил байгаа ч гэсэн та бол өстой нөө лагаа иднүү лонгоо иднүү те. Одоо хөлөөрөө толгой хийнү, толгоогоороо хөл хийнү, эсвэл доотлороо хөл хийнү хамаагүй. Яг тэр шиг танд аюул сайн хэрэгчлөө байна. Ийм нөхцөл бас тийм бол тэр болон болдгүй. Ийм орчинд хамгийн гол нь хүн бас айгүй олон хобби яадаг тийм нэг судалж сонирч үзэх хэрэгтэй байт юм шүү. Заавал их тийм гэрийн бүг уулын савдаг царайлаж явж болохгүй шүү. За юу. Одоо их тийм гоё байгаарэ, гоё гараарэ гэдэг зүйлийг бас хэлж байна. За харин ойрын 6 сард юу хийж янд болохгүй юунд анхаарах хэрэгтэй. За эхнийх нь Савааны Сэлэмний хаан. За ястай хатуу зэрэг байна. Хит өөрийгөө тийм хатуу, ширүүн юу яж болохгүй. Шудраг гэдэг тийм шудраг байхад айхтар тийм эцэг царайлаад байх шаардлага байхгүй. Одоо жишээ нь юу гэдэг чинь нэг тийм тэнэг шаардлага гэдэг чинь зарим одоо газраас мөнгө 20 мянга ч юм мөнгө олонготой эзэн буцаж өгье гэдэг. Гэхдээ чинь зарим тул бурхан өгч өгсөн дээ шүү дээ. Тэгэхээр авах хэрэгтэй байхгүй. Тэрийн заавал дүү хавьтай хаа. Чинь төрөвч болсон бол яг болж байна. Зүгээр мөнгө олсон бол тэгээд нэг тийм гайгүй үстэй. Яг тэр шиг байх хэрэгтэй хатал.
чин зарим тохиолдолд танд ингээ аз айтайхан ийдж яхад та тэрийг нэг тийм хүнд буцаад өгчөө гэдэг болохгүй байхгүй юу? Тэрийг та бодож үзээрэй гэдгийг танд зүйлийг танд сануулж ойлгоорой гэдгийг хэлж байгаа юм аа. Нөгөө талаас одоо юу мэдрэмжээрээ юу лээ хит бос юм хурц одоо логикоодаа яа гэж болохгүй. Таны бас зүүн сайн хөгжсөн байгаа шүү дээ. Танд бас айгүй тийм сануулж байна. За дараачих нь одоо шүүлтийн хөзөр. За одоо хөзрийг харуул те нэг юм ихтэй одоо шүүлтийн юу байчихсан одоо байж штэ. Одоо чи юм ийм аа. Таны амьдрал хар цагаан биш. 3 дахь ч өнгөч юм байгаа. 4 дахь ч өнгөч байгаа штэ. Заавал нэг тийм амьдрал дээр бол хар байгаа, цагаан байгаа. Өөр байхгүй гэсэн байхгүй. Хамгийн лаг буйнтай бурхан багш гэсэн итгүүх мөхтэй орхиж явж байсан штэ. Бас нүгэл. Яг тэрнтэй адилхан та бас жижигсэж нүгэл үлчээр ч юм уу те эсвэл юм болохоор заавал тийм өөрийгөө битээ гэж буруутгаад юм тийм битээ болоорой. Жаг уяатан байгаарай. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс гадна уужил сураарай гэдэг зүйлийг тэнд маш их тийм сануулж байна. За ингээ 2 дахь хөзөр маань дуслаа. Хөзөр маань таалагдсан бол одоо хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн donation явуулаад маш их баярлах болно. Мөн гүлгөний утга нэрийг хийхийг хүсэж байна те. Ямар хуу ингээд амьдрмаар байна. Юу гэж зорж байна. Тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан одоо сайхан залбирал үлдээд ерөөл өргөөд манифест хийж өгөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санааг хүсэн ерөөй жоохон өөртөө зөөлөн байгаарай. Өөрийгөө хайрлаж сураарай заа юу. За ингээд 3 дахь хөзөрлөвгээ марцгаая. За 3 дахь хөзөр маань хувь тавилангийн эргүүлэг. За хөзрийг ажиглавал ингээд нэг хувь тавилангийн эргүүлэгэн дээр могоо юу штэ. Тэгээд тойроод 4 одоо библиэр гардаг одоо бурхан лөө сахиусууд байна. Давштай амтан юу гэдэг штэ. Энэ нэгс юм байдгийг. 2 илэрхийлдэг. Эхнийх нь таны амьдралын ерөн цикл дуусаад дараа чи өөр цикл эхэлж байна. Одоо ер нь одоо ямар үе вэ гэхээр таны амьдрал өөрчлөлтөнд орно. Одоо байгаагаас арай өөр. Одоо аюу тийм хэцүү болж бүтэхгүй юм байсан бол тэр чинь одоо суураараа арай гайгүй болно. Тэгтээ тийм жижигхэн сорил юм уу яадаг тийм орно. Нэг хайртай тийм хэцүү зовлон зүтэр нь арай багсад айтайхан өрөө орно гэдэг зүйлийг танд нэгдүгээр хэлж байна. Хоёрдугаарт энэ Азийн үзэр байдгийг. Ер нь 26 сартаа бол та аюу сайхан азтай, удтай аюу айтайхан байх юм байна. Тэгэхээр хэлээ шууд айхтар одоо бүх юм пактлаа те ингээд яаж болох вэ? Бүх юм зөв зам руугаа ингээд орж байгаа ч гэсэн бас нэг айхтар хит бас айхтар юм дац найж болохгүй. Юу найдах хэрэгтэй вэ гэхээр зайлшгүй одоо хийх ёстой чухал гэсэн юм дээр найдахад бол орж ирнэ. Ямарваа нэг одоо ийм юм болоосо тэгвэл сайхан даа гэд одоо ийм юм байл бийг алах гэдэг ч юм уу те. Ийм дэр орж ирнэ шүү гэдэг зүйл нэг талаас гарчиж байгаа юм. Энд чи юу штэ? Таны амьдрал одоо ингээд холыг харж болохгүй. Эсвэл юм түүжигдсэн те. Тийм байсан бол тэр чинь одоо дуусаад одоо ер нь нэг юм холыг хардаг, арсыг хардаг, нуруу ингээд тэнийхтэйгээ их сайхан үе рүү орж иж байна шүү гэж нэг талаас ингээд гарч иж байгаа юм. Нөгөө талаас одоо таны амьдралд бас гарч ирж байсан алдаанууд, гарч иж байсан оноонууд, гарч иж байсан азууд бүгд дахин давтагдах магадaltaй учраас та тэр тал дээр ер нь маш сайн бодож тунгааж те. Одоо юу яхад л хэрэгтэй юм байгаа юм. Гэхдээ айтайхан юм байдаг нь энэ азаас гадна аюу айтайхан чи аз чи яг юу юм? Бурханаас одоо нэг тэнгэрээс одоо алтуунах биш те. Боломжгүй. Аюу сайхан тань ойрын 6 сартаа сайхан боломжууд ялангуяа материаллыг ажил төрөл тэр тал дээр боломжтой гарч ирэх болно шүү. Тэгээ сайхан бариад аваарай гэж гарч иж байна. За гэхдээ юм болгон бас сайхан байна гэж юу яах вэ? 2 дахь өдөр нь 3 сэлэм. За ихтэй ойлгомжтой ах. Үүлэн дунд бороо орж ин. Тэр бороон дунд зүрхэндээ ингээд нутаг 3 утга сэж хийсэн байж май хийцэн. Мэдээж одоо хэцүүлтэй дэж техникийн дунд шууд тайлбарлаж байгаа уран байгуулах гэдэг юм байдгийн. Багц зэргийн мэдрэмж тал дээр тэгж жижиг шүү их бол биш. Яагаад гэвэл яаж энэ их байлгсан гэсэн хувь тавилангийн чинь суурин эсрэг үүсэж чадахгүй.
жоохон жигсэж хүрэн хугалахаар юмнууд болсон, хүмүүстэй харьцаж юм уу, хайр дурлж юм уу те. Тэгэл тэр жоохон пагтлах юм болно. Нөгөө талаас хүмүүсээ жоохон зөрөх, муудалцчих гээд байх юм болох учраас жоохон эвийг сахиул зохиуштай гэж байгаа шүү дээ. Тэгтээ битээ их юм бодоо. Яг үндэ наа чин бол энэний хажууд жижиг хөзөр. Яг тийм нэг одоо 90% 8 хацтай байгаад 10% жоохон муудалцдаг ч юм уу, ууралдаг ч юм уу те. Юм байж болно шүү дээ. Яг тийм утгаараа л хэлж байгаа юм. Тэрээс их тийм айхтар томоороо бол таны амьдрал нэг тийм мяалаад яалаа илээ гэх юм байхгүй. Нөгөө талаас танд одоо хүнийг сордох байхгүй амьдрал. Таныг сорилвол таныг яаж сорих вэ гэж ямархан. Заавал тийм таны ингээд одоо материалыг эзүүлэхээс илүү таны тийм зүрх сэтгэлийг чинь сорих гэдэг юм байна. Уурлуулах, урам хугаарлах, хоос юм хитэх хямраахтай. Одоо жишээ нь тэр Tesla-гийн Elon Musk ингээд дампуурлаа хамруулах гэдэг бол одоо манус хямрах шаардлага байхгүй. Эсвэл Дональд Трампын яалаа илээ гэдэгт бол нэг тийм одоо гадагшаа Америк руу бизнес хийх хүмүүс юу гэхээс бол нэг тийм зүгээр одоо малаа сууж байгаа дор зургуудад ямар байдал вэ? Тэр нэг тийм гэтэл чинь нэг тийм хэмжээний имийг өөртөө чинь аваачид хямруулах хэмжээний болдیں۔ Яг нь марзан сосож байгаа. Гэхдээ яг үндэ зарим тохиолдолд тийм болчиход байдаг гэсэн үг шүү. Тийм учраас өөрөөтөө бодоод илүү тийм бодит зүйл дээр хямардаг яадаг гэдэг байгаараа. Энэ бол их тийм таны жоохон сориод байгаа сорилшоо гэдэг зүйлийг танд санаж байгаа юм аа. Тэгвэл аюу сайхан юм гэвэл 3 дахь үзэр. Од үзэр байгааз. За хөдрийг ажиглавал одоо аюу сайхан одтой тэнгэрийн доор нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй одоо борнадаа нуух юм байхгүй. Би бол бүх хүн ариунаар явж байгаа гэдгээд одоо усаар тоглоо явж штэ. Энэ бол таны цэвэр ариуныг илэрхийлж байгаа юм. Та зөв ариун ингээ сайхан замаар явсан, бурхны ариун замаар явсан учраас тань нэг тийм нуугаад байх нь одоо нууц байхгүй, айгаад байх нүгэл байхгүй, түүх шүлс байхгүй гэдэг шиг сайхан байгаа байхгүй юу? Тийм учраас таны одоо бас ийм сайхан амьдрал чинь бурхан үнэлээд танд сайхан аз, найдвар, гой зүйлс чинь өгөх болно. Та магадгүй зарим тохиолдолд аюу хэцүү хямраач үү те одоо хаяа үнэхээр нэг юм амьдрал хөмөрцөн үе шиг санагдахгүй байдаггүй юу? Тийм нөхцөл бол танд бол дараа найдвартай тийм найдварын гэрлэгээ аз тохиох боломж гарч ирнэ. Ер нь бол таны бурхан марсан заяа биш харин бурхан сансан заяа бол ойрын 6 сар тавал байх юм байна. Мэдээж жоохон сорил морил орж ирж л дараа нэг айхтар тийм юм бодох шаардлага байхгүй. Нөгөө талаас од үзэгдэх зүйл юм байдгийг. Ер нь гомоо юм хийж болохгүй шүү дээ байхгүй юу? Энэ чинь хардаа амьдралын бүх юмыг ойлгоцсон, ухаарчсан, том зургаараа харчихсан те. Нарийн шин деталь нь бүгд мэддэг байгаа учраас та ийм байгаа гэсэн үг. Заавал нэг өөр дээр ингээд одоо хурд азтай байгаа юм шиг юм уу? Эсвэл хэд тийм нарийн одоо юу гэдүүлээ хүмүүс бол байж болохгүй. Таны амьдрал бол айгүй хэмээн энэ 6 сар бас айгүй ухаарлын 6 сар байх юм байна шүү гэдэг зүйлийг тэнд хэлж байгаа юм аа. Нөгөө талаас юм байгаа юм. Хамгийн гоё утга нь гэвэл энэ бол одоо энэ нэгэ пакталсан байгаа штэ. 3 слэм дээр пакталсан байгаа юмыг од гэдэг хөзрөөр та засаж байгаа байхгүй юу? Ямарваа нэгэн таны амьдрал дараагийн 6 сар чинь намар хүртэлсэн үг штэ. Одоо чинь 4 сар 10 сар хүртэл пакталсан байхад бол дараа нь гаргаанал 10 заавал болтон заа юу. Тийм болохоор ямарваа нэг хямраад юм болоо те. Энэ чинь бас хүний амьдрал болсон нэг одоо нэг ногоон лазтай юм бариад хэцүү маяг суугыг гарна штэ. Тэгэхэд бол дараа нь заавал гаргалан олдтоглохгүй юу. Тийм зүйлс гарч ирж байна таны амьдралд. За харин гаргалгааны нэрвч зүйлрүүдээ одоо орцгоё. За эхнийх нь нэг зоос. За тэгээ гарч ирж ин дөө. Тэгээд одоо чинь ялангуяа хэлж штэ чинь материалын тал дээр бол таны амьдрал их айтайхан байх юм байна. Их гоё юмны эхлэл байна. Энэ чинь налим болгон фейлч одоо явах уу одоо тэгээд бас нэг оног үе байна штэ. Яг тийм үе чинь одооноос эхэлж байгаа юм байна. Тэгэд ийм нөхцөлд өвөн жоохон өөрөөсөө ихтэй байх хэрэгтэй байхгүй юу? Өнгөрөж жилээгш өөрөө жоохон өөртөө ихтэй, бардамтай, жоохон том алхаад мөвцөх гоё хостой байхгүй юу? Тэгэл доошоо хараад нэг тийм намайг яаж хаваарч хүч юм эсвэл жоохон азгүй юм хуу өөрийгөө азгүй гэх юм агчтай бодсон юм.
Харин ч өөрөөс нэг сайхан ивэж байгаа нөхцөл тэрийгээ сайхан барьж аваад бас өөртөө жоохон зөрөгтэй тийм байвал тань улам илүү бас хүмүүс нь таныг харна те. Өөрөөсөө тийм гоё аавраг басан бүрдүүлж яваарэ. Таны дараагийн 6 сар бол ялангуяа одоо карьер аз тал дээр их сайхан байх юм байна шүү гэж ингээд гарчиж байгаа хгүй юу. Тэгээд дээр нь чи бас юм байдгийг. Чин зоос чи юу вэ? Одоо газар хэлбэд хэлдэг. Газар шороогоор юуж болдгийг. Юу л юуж болдоо шүү дээ. Цемент хийж ийн те. Шахаа зурмаг зуурж ийн. Замаас гэдэг шиг нэгсэндээ юм барьж болдог. Таныг гол нь юу хэлчих гэхээр юу байгаарэ? Чөлөөтэй сэтгээрээ хайрцагтаж болохгүй шүү. Айгуу сайхан хайрцагны гадна сэтгэгээд ингэж болох юм байна, тэгэж болох юм байна. Би ягаад энийг хараагүй юм бэлээ гэдэг. Нэг хөгшин бүлгээ зурж ирээд манай үйлдвэр энийг 130 жил ингэж хийж байгаа гэвэл тэгвэл одоос би ингэж хийх болно. Энэ үгэнтэй гэд хэл заяа. Зөрөгтэй юмыг өөрчлөлт хийхэд хэрэгтэй. Яагаад гэвэл таны одоо бодож байгаа зүйл буруу биш байхгүй юу? Яагаад гэвэл та аюу эрсдлийг хардаг хүн. Энэ нөхцөлд бол аль хэдийн эрсдлийг харсан байгаа учраас одоо сайн ойлоос нь харсан байгаа штэ. Гагцгүй жоохон зориг дутаад байгаа. Тэгвэл өнөөдөр жоохон зоригтой хүртэлтэй байх хэрэгтэй шүү гэж ингэ тань бууж байна. За юу. За харин хоёр дахь нь одоо 2 зоос. Өглөө 2 саваа. За юу байна? Одоо тэгвэл төлөвлөлт гаргамаар байна. Энэ чинь таны амьдралд бас жоохон одоо энэ чинь юу штэ 3 сэлмний үзэр. 3 сэл ингээд ийм мяарцсан байгаа ингээд уран монгол юунаас болж байгаа нөхөр та дотоод төлөвлөлтөд жоохон юу байна? Нэг бол одоо амьдралыг мэхгүй. Нэг бол амар зоригтой хийж нэгж багтлаад эсвэл бол хит хаширлж ийн гэж нэгсэндээ одоо үүрэндээ нурдаад нэг юм байгаад байгаа хгүй юу? Гэтэл та яг тийм боддоор юм хийж хийхгүй байгаа байхгүй юу? Боддоор юм хийгдэх чинь эрсдлийн тулд нь харна. Бас одоо ад цашааж харна. Хит удаан байж болохгүй. Хит бас ингэ хурдлаад юм галзуу хурж ийн тийм мэдрэл мутад тийм юмстэй юм хийж болохгүй те. Яг тийм байх нь таны хувьд бол маш үр дүнтэй байдаг юм аа. Тийм нөхцөл та заавал нэг тийм одоо юу хийх шаардлагагүй шүүж байгаа юм. Айгуу сайхан амьдралын ерөн нэмийг төлөвлөж сураарэ. Давхар өөртөө бас тийм жоо ихтгэлтэй те. Тийм байх нь таны амьдрал маш чухал байх шүү гэдэг зүйлийг тэнд хэлж байгаа юм. Тэгээд энэ юм штэ 2 саваа баланс барих хэрэгтэй байхгүй юу? Бүх юмний баланс барих хэрэгтэй. Мөрөөдөх хэрэгтэй. Гэтэ хит цоосон биш. Бас эрсдлээж бодох хэрэгтэй. Гэтэ бас хит бас тийм хайж болохгүй штэ. Хүмүүстэй ч гэсэн бас сайхан ярьцах хэрэгтэй. Гэтэ хит бас нэг тийм нэг бол ингээл нэг миний мангаар уцаад ч юм уу эсвэл нэг тийм эдрээс хайж явагдаж юм бас биш. Өөрөө ч яг үнэлж сурмаар байна. Энэ чинь юу штэ. Амар өөрийгөө бас үнэлэх нь хайшаа юм тий. Одоо чинь Чингисийн дараа чинь одоо төрөл байна. Одоо 10 дугаар богд чинь би штэ мистийг солиорох нь хайшаа. Гэхдээ бас тэгээд бас нэг тийм өөрийгөө би бол мангаар уцаа. Би бол өдөр хийх хүн миний сэтгэлийн гүн гэж болохгүй штэ. Зүгээр сайхан өөрийгөө юу чаддаг, юу чаддгүй мэдээд очих. Мэдхгүй байгаа бол би энийг чадна, би энийг чадахгүй. Би энэ дээр үлгнээс асуух хэрэгтэй. Энийг бол за өөрөө нэг мэдчихэд нэг буруудахгүй байх үү гэдэг. Тэр нь өөрчлөе гэсэндээ бас эмэг зэгц хэрэгтэй шүү. Тэгжиж өөрийгөө таас аюу сайхан баланстай байх юм биш шүү гэдэг зүйлийг хэлж байна. За дараачих нь найдвар яадаг гэдэг хөтөр дээр одоо хипноз буюу хамбал амын хөтөр буусан. За нэгдүгээр танд ингээд бүх юм сайхан байж байгаа боловч танд бас суралцах юм зөндөө юм биш шүү. Чинь хипноз гэдэг чинь одоо хамблам чинь манустай гэдэг тийм попрод байгаа болохоос яг үүндээ өргөлжийн мөх суралцж байгаа юм баггүй юу. Энэ чинь хүний амьдрал болсон. Энэ чинь ийм үг байдгийг аюу мохог. Тэгтээ үнэ үг. Энэ амьдрал руу сургуул хинч сургуульд өөр сурна гэж өгөнд бодаагүй юм аа гэдэг. Бид нар сургууль төгсөөл за ингээл амьдрал дуусна гэдэг штеп. Гэхдээ сурах дуусна гэдэг. Гэтэл сургууль төгсөн ч гэсэн суралцчихлаагаа би одоо таараатай 6 жил одоо үзчихэ. Гэсээр би ч сайд суралцах. Бас нэрээ бас байж гэнтэй гэсэн юм байдаг байхгүй юу. Тэр өдөр миний цаатлын 20 30 жил үтсэн хүмүүс гэсэн бас суралцдаг юм. Бас нэрээ тийм биш үү те гэдэг. Энэ нээлийн хэлсэн үнэн шүү гэж суралцдаг хүмүүсэд байхгүй юу. Би ч хүмүүстэй сайн суралцаж явдаг. Нэг тийм айхтар одоо яг ороод би бол нээл Монголдаа бас одоо яаж хийж байгааг солиохгүй шүү дээ. Тэг тэрнтэй адилхан та бас
ер нь суралцах, ойлгоцох, ухаарах юм байвал тэрийг айгүй сайн ойлгож явах юм шүү гэдэг зүйл гарч байгаа юм аа. Дээр нь ийм байгаа юм. Ер нь одоо уяатан байх хэвээр. Шин зам, шин боломж яадаг юм гарч ирвэл заавал харьцагдахгүй шууд дайраал ор. Эцний ийм үг гэдэг штэ. Зарим ингээд доожоогүй залуус яг аттай сайр хоёрын гол ялгаа юм гэхгүй юу? Доожоо хүмүүс бол ингээд тийм одоо сэтгэл олж чадаал тий гоё охин байлж бодъё л доо. Ярих юм олж чадаал мэдхгүй тэгээд нэг хайчгүй чүүхээр болзыгаа дуудчаа тэгээд нөгөө охиноос хойчгүй хүлээ гээл нөгөөноос хайчгүй гэл. Гэтэл яг доожоо тийм яг айхтар залуус чинь боддоо ярих юм мэддэг. Тухайн одоо үйл явдал тухайн одоо болж байгаа уур амьсгалаа сайхан хүмүүс өдөртөө захирчдаг. Өд чинь бас цуг явж байгаа заавал охин гэхүүгээр бас хүмүүсээ партнеруудаа сайхан уйдахгүй бас асаа аваа явчихна. Өөрөөгс надад өөрөнгөсөн арга үзэлтэй, өөрөнгөсөн төлөвлөгөөтэй. За яхан хойдоо шууд ийшлээ. Ингэн чам таалагдлаа гэж явчихдаг. Бас ямар нэг бэлгэцэд өгч гэсэн чам таалагдлаа зүгээр харж гэж явчихдаг. Яг тийм хүчин гоё юустэй. Яг тэрэн шиг та бас өөрт итгэлтэйгээс гадна яг нэг орчноо яачдаг. Орчноо ингээд сайхан одоо юугаа авчдаг. Харилцаагаа авчдаг. Байдлыг гартаа авдаг яг зөв тийм. Байдлыг гартаа авдаг та байх ёстой шүү гэдэг зүйлийг тэнд сануулж байна. За харин одоо Oracle үзрээс ойрын 6 сард ямар хувь байх талаар тэнд юу зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь хөгжим. За тэгээд чинь өөрийнхөө юугаа мэдрэмжээ ер нь гаргаж сурнаа. Хит ортроо ингээд хайрцаглаад хураагаад хоримтлууд байх болохгүй. За юу бүх юм зөв зөмрөө орж байгаа ч гэсэн та бас тийм дотроо ингээд хотлож болохгүй. Сайхан шүлэг бичнэ үү, дуу дуулна уу, караоке орно те. Хаяа бас нэг юм халам зүг нэг юм караокед оруулах чадах сайхан штэ. Тэрэн шиг сайхан бодоод нэг өсөндөө өөрийнхөө сэтгэл дотроо чинь тийм хөгжим гэдэг боловч хамгийн гол нь дотроо тийм хоримтлуулсан юм байж болохгүй шүү гэдгийг танд хэлээд байгаа шүү. За нөгөөх нь та ер нь ямар нэг юмд аягүй сайн нөлөөлж чаддсан байна. Та маш сайн манифест хийж чаддсан байна гэж гарч ирж байна. Та энэ чинь төлөвлөлт байгаа чинь нэг тийм төлөвлөл одоо юу гэдэг биш. Таны хүрэх гээд байгаа зүйлийг та өөрөө манифест хийх ёстой байхгүй юу? Зарим төрлийн хүмүүс үгдэг юм. Нэг бол би сая төгрөгтэй болгоно гэвэл тэр цаана ингээ юу гарч ирдэг. Ийм машин санал орж ирдэг. Гэтэл нөөх нь би ийм ажил хийвэл би ингээд би сая төгрөгтэй болох юм байна гэдэг. Тэгмүү тийм ажил орж ирдэг. Та өөрийн аль нэг юм мэдэх хэрэгтэй байхгүй юу? Аль нэг юм мэдчихвэл одоо чинь надад сая төгрөг хэрэгтэй байна уу? Эсвэл энэ сая төгрөгийн ажил хийх цайл одоо ажил хэрэгтэй юу? Аль нь ч гэсэн та мөнгөтэй болох байхгүй юу? Тэгэхээр та тэрийг нэгсэн мэдчих хэрэгтэй байх нэ. За харин одоо ойрын 6 сард юу хийж болохгүй вэ? Харцгаая. За тэгээд чинь за болчих. Юу хийж болохгүй? Чинь world буюу ингээд бүх юм тулцсан юм аа. Мань нь бол цэнгэлийн монолд үрцээ. Мань шиг том юм байхгүй гэх тийм хэд онгороор эсвэл юмд ханж болохгүй. Бүх юм тулцсан ч гэсэн тэгэл дараа нь ингэж болох юм, тэгж болох юм байна, ингэх юм байна гээл хараал хөөргө хөгжүүлээл улам л ингээд тэгэл явж явах ёстой шүү заа юу. Нөгөө талаас дөрвөн сэлэм одоо өөрийгөө хит амрааж болохгүй, тайвшруулж болохгүй. Аюу хөдөлгөөнтэй, зоригтой, дайчтай ижи харалтаа одоо хоёр тулахтай ярих хэл болдоод байна шүү дээ. Чи одоо болж байгаа юм уу? Чи одоо менюсийг багахад бол тэгэл хэвтлээ залуу юм шиг хэвтгч юм уу гэдэг үсэн шүү дээ. Тийм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл таны нөхцөлд маш сайхан азав ирсэн байгаа. Ийм үед хэвтээд амраад байгаа тэгвэл яг үнэндээ цөг юм нөгөөдөл шүү. За юу. За ингээд 3 дахь өдөр манд дуслаа. Одоо хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш их баярлах болно. Мөн гүлэн явахын дээр одоо юу хийх хүсчин те ямар хуу баймаар байна. Юу тэмүүлж байна. Тэрийг бичиж явуул тэр чинь л сайхан одоо манифест хийгээд залбираад өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санах хүсье өрөө. Миний буруу одоо бол сайхан амьдрын адтай ирж байна. Яахан залхуулахгүй шүү заа юу. Гоё байгаа шүү зүгээр. За тэгээд та бүхэнд хамгийн сайн санах хүсье өрөө. Дараагийн үзэл хэлэлтээрээ уулзцаая.